So yeah, hello everyone. Welcome back to the channel. Гэж за өнөөдөр надад бүр яг тийм зорьсон сэдв байхгүй. Гэхдээ яг юуны талаар юу нь яриа гэж бодож ин гэхлээр олон жил гадаадад байх талаар ярилцъя гэж бодож байна. Тэгээд notes дээр think I have like some bullet points. Ийм random script надад байдаг аахгүй. Like I cut my hair on a Wednesday afternoon and 3 people asked me if I was okay. Not it looks nice. Are you okay? Like the only acceptable reason to change something is that something went wrong first. Энд тэ амар лаг hook байгаад тэ ер нь бол then it goes like, but think about what that actually assumes. We quietly agree that an action needs paperwork, a breakup, a burnout, a big birthday, something to point at. And if you do a thing with no reason attached, people will read it as a symptom. And here is the part that gets me. If you grew up inside that, you start running every decision past an imaginary panel before you make it. Will this make sense to them? Can I explain it in one sentence? And that panel is not a friend. That panel is the reason people stay in things for 6 years. Yeah. Okay. Yeah. Short not really story тийм short beginning of a story маягийн скриптүүд надад байдаг. За гэхдээ би ер нь бол өнөөдөр маш тийм чөлөөтөөрөө өрнүүлэе гэж бодсон. Тийм учраас лаптопоо жоохон хачи. За би чинь нэштэй Германд амьдраад одоо бараг нэлээд олон жил болж байна. 2018 оны 9 сарын яг 30-нд өглөөдөө би Германд л ирж исэн. Гэхдээ тэр чинь болохоор миний яг анх удаа биш, би Германд 3 дахь удаа ирж исэн байсан байхгүй. Яагаад вэ гэхээр эхний нэг удаад нь болохоор Германаар 1 сар аялах гээд ирж исэн. Хоёр дахь удаад нь болохоор нэг тэмцээнд орох гээд 7 өдрийн хугацаанд ирж исэн Берлинд. Тэгээ 3 дахь удаа нь болохоор бүр амьдрах гээд ирсэн байхгүй. Тэгээд яг нэг мэдсэн чинь л алиэди ингээд 8 жил өнгөрцөн байхгүй. That's crazy. Одоо утгагүй 8 жил болох чинь. Тэгээд энэ хугацаанд ерөнхийдөө ямар байсан? За нэгдүгээрт гадаадд амьдрах юм руу, хоёрдугаарт ер нь Германд амьдрах юм руу гэдэг талаар бүгдээр ярилцъя. Тэгтээ би яг жоохон тэмдэглэл хөтлөх хэрэгтэй юм шиг. Тэгтээ би яг амар free flowing л яриад хий гэж бодсон юм л та. Тэрнээс өмнө нэг ухам цацлах гэж. Энэ болохоор Miu-Miu-гийн mate tea. Би mate уух айгуу дуртай. Тэгтээ зөвхөн Miu-Miu-г л уудаг. Бусд нь арай нэг юм гашуун ч юм шиг санагдаад байд. Miu-Miu болохоор яг энгийн яг real mate чинь болохоор ингээд нэг юм яг юм traditional аягандаа удаг штэ. Ингээд маш их юм цайныхаа дээж хийгээд тэгээд бараг дээжигээ ижлэгийн хэмжээтэй халуус ингэж багаараа угаал тэгэл юм айгу хурц тэгээд айгу юм concentrated тэгэл тэрийг ингээ бараг 10 20 дахин ингэж усыг л угаалдаг. Яг тэр мате яг соёлон тэгэл tradition right. Энэ болохоор зүгээр л кофеинтэй цай баггүй яг юм кофеинтэй сэргмээр идэг. Тэгтээ нэг юм sweet юм биш. Тэгтээ усумааргүй. Тэгтээ нэг жоохон юм амттай нэг юм bodyтай юм уу мархан бол mate is perfect. Okay. Let me open it. And then энэ бүр зүгээр бараг зугаа zero сахаргүй mate. Би гаднаас юм авч хоруулъя л болох. Сахаргүй юм уух боддгоо. Та нарт энийг сонсгоолох уу?
За маш харамсалтай байна. Би бараг сая 20-од минут ярьсан байж байсан чинь миний микрофоны цэник нь дуусаад тэгээд бичиж авахгүй. That is so sad. За тэтэ автай. Одоо би ингээд өмнө ярьсан бүх зүйлийг тавтах хэрэгтэй юу? Яах ёстой юм бол тэнгэр бүрийг гоё нь бетон чинь та нартыг харуулж чадахгүй. Зя. Тэгэхээр штэ. Яг одоо би энэ дэр нэг бэлдсэн юм алах л та. Сая би юуны талаар ярьжсэн бэ гэхлээр гадаадд сурах талаар ярьжсэн. Тэг ерөнхийдөө бүр ингээд анханаас нь эхлээд ер нь ирэх ямар байдаг лээ гэж ярьжсэн байхгүй. Тэг одоо нэг тоймлоод яг ингээд ярьсан юм чинь агай гоо ингээд флоунд орсон яриад явж исэн чинь ингээд тасалчаар жоохон мангарл юм байна. Гэтэ юу ч гэсэн эхлэн бүдэр юм уцгаая. Би уг нь энийг гоё та нарт ингээд айгу онгойлгож үзүүлээл юм газ мазын сонсгосон баггүй юу? Тэгсэн чинь тэр мөр хүртэл бичигдэг байна амар сайд. Инжа хасахгүй хүн шиг бүгдээрээ энийг хийцгээе. Одоо нэрээ та нартай сонсуулчихъя. Зя. Уртаа барьч юм хүмүүс ингэж л ASMR хийдэг багт тий. Бидтэй ASMR нэг туртай биш ээ. Нэг юм айгу драт идэг. Зя. Би ер нь бол тий яг анхандаа гадаад оронд ирэхээс ахуулаад ярьж исэн баггүй. Энд тий ингэж яг флоу алт айгу мангар юм байна. Guys. Микрофон банк шалгах хэрэгтэй юм биш үү? За одоо тэгээд өнгөрсөн бороо явах тий. Тийм ээ. Юуны талаар ярьжсэн бэ гэхээр анх ингээд гадаад руу явах цаа эсвэл ингээд би анх Германд ирж байхад чинь би хим ирсэн баггүй хим органик хим, био хим маржрын мэрсэн. Тэгээд манай химд чинь болохоор за нэгдүгээр би Германы Мюнхен гэдэг хотод сурсан. Мюнхен гэдэг хот ер нь бол жоохон гадаадуудаараа багтай. Нэгдүгээрт, хоёрдугаарт LMU гэд би Мюнхний Ludwig Maximilians Universität München гэд LMU-д би бакалавр хийсэн баггүй. Тэгвэл LMU-д гадаад оюутнуудын тоо арай бага байдаг. Technical University of Munich буюу ТУМ Technische Universität Müncheнд гадаад оюутнуудын тоо арай их. Яагаад вэ гэхээр ТУМ IT-гаараа илүү ер нь Европтой маш сайн. Тэгээд IT, математик, тэгээд ер нь яг жоохон physical, like technical ийм яг инженерийн мэргэжлүүдээрээ маш сайн учраас яг тэрийг нь дагаж маш олон улсын оюутнууд бас ирдэг. Тэгээд намайг яг ирдэг жил болохоор ТУМ үнэгүй байсан. Тэгээд яг 2 жилийн өмнөөс бас гадаадууд бас арай үнэтэй болсон. Гэтэ үнэтэй боллоо гэж төлбөрн стилээгүй гайгүй л дээ. Anyways, ямарсан элемент ер нь гадаад оюутан багтай. За, элемент дотроо химээр сурдаг гадаад оюутан бүр багтай. Тэгээд манай бакалаврын cohort маань болохоор нэг 120 мөрөд лсэн баг заа. Тэгэхэд тэр доныг 4 мөрөнд л гадаад оюутан байсан баг. Нэг 2 Аз тэгээд өөр нэг жоохон өөр улсуудын Nigeria охин байсан санагдаж байна. Тэгээд дахиад нэг бас нэг Тайван ч юм уу ер нь нэг юм гадаад оюутнууд байсан. Тэгээд тэнгуут чинь ихэнх ерөнхийдөө найзлах хүмүүс чинь германчууд. Тэгээд яг танилцаж анх эхэлж байхад ингээд хамгийн ихэнд асуудаг асуулт болохоор бүр ингээ холоос ирсэн байна тий. Гэрээ санаж гинүү энэ төр гэлтэй гэдэг гэсэн баггүй.
Одоо ч гэсэн манай найзуудын хувьд ингээд асуудаг юм асуултуудынх нь нэг нь ингээд ер нь нэг юм heimweh, homesickness хэр байна вэ тий? Гэрээ санаж гин үү? Гэрийнхнээ санаж гин үү? За тэгээд дээр нь би чинь их амар их Монгол ирж очтгүй хүн баггүй юм гэд бусад энд дэдэг Монгол найзуудтай харьцуулах юм бол би чинь яг өнгөрсөн 8 жилийн хугацаанд 2 3 удаа л явсан байна. Тэгээд тэнгуут чинь ингээд ингээд чи ерөөсөө ингээд 2 3 жил гэрлүүгээ нэг удаа авна 2 3 жил хэсэгтээ дүүнэртээ нэг удаа уулзсан гингүүт айгүй олон ингээд найзуудын маань хувьд oh my god like what is she doing гэх нэг юм гайхдаг юм юу нөхгүй. Тэгээд тухайд болохоор би яг яг ингээд ихний яг ирснээсээ хойш яг ингээд юу гэрээ санах энд амьдрал бүр амар гоё шүү дээ. Юу гэрээ санах, гэрийнхнийгаа санах, ээж авгаа санах, дүүнраа санах, Монголыг санах гэж боддог байсан. Тэг нэг юм эсвэл ингээл зарим найзууд энэ чинь тэгэл яг ингээд гэрээгөө санаж ийн манжинж гэл ингээл гонёлж мөнөглөдөг ч юм уу тий эсвэл ингээл гэрийнхэн мэрийнхэнтэйгээ ингээл бараг өдрөө болох уцаар ярьж мардаг. Тэгээд тиймэрхүү зүйлсүүд миний хувьд нэг төсөөлөшгүй байсан байхгүй юу? Тэг юм home sickness гэдэг би ерөөсөө мэддэггүй, мэдэрдэгч байгаагүй. Тэгээ яг өнгөрсөн жилээс ахуулаад би яг home sickness гэж нэр ийм мэдрэмж байдаг юм байна. Ийм хүнд юм байна гэдгийг ойлгосон. Яг өнгөрсөн жилээс яг Германд би амьдарсан 8 жилийн хугацаанаас анх удаа өнгөрсөн жил 1 жилийн хугацаанд би гэрийг санах, эцэг эхийн санах, дүүнраа санах, Монголыг санах, хөдөө хээрийг санах ч юм уу тий. Монголын тэнгэрийг санах, Монголын агаарыг санах гэдэг нэг ийм мэдрэмжүүд надад орж ирсэн баггүй. Тэгээд айгүй сонирхолтой зүйл нь болохоор би яг бодсон баггүй яг яагаад ийм олон жил амьдарч байхад надад тэр мэдрэмж юусоо байдгүй байжгаад одоо гинт ингэж байгаа юм бол гээд. Тэгээд яг миний ингэж бодож бодсны эцэст төрсэн ийм нэг conclusion нь болохоор юу вэ гэхэлэр бид нар ингэж амьдралынхаа туршид ер нь бол нэг ийм өөрөө өөртөө ийм identity үүсгэх гэж өөрийн identity-г бий болгох гэж амьдардаг гэж би хувьдаа боддог байхгүй. Одоо ингээд за identity гэхээр юу вэ гэхэлэр одоо шинэ эмэгтэй хүмүүсийн хувьд түгээмэл байдаг identity бол чинь age байх. Тэ? Ингээд хэдэн наснда чи ээж болсон бай хамаагүй 18 таад ээж болсон уу 40 дээд ээж болсон хамаагүй ээж болсон бол тэр энэ action өөрөө тэр хүний age гэдэг identity-тэй болгож байгаа гэсэн үг. Тэгэнгүүт identity чинь болохоор юу юм бэ гэхээр нэг юм өөртөө баран юм label наагаад явж байгаа юм шиг байхгүй. Одоо ингээд сургууль байхдаа бол бид нар чинь 10 жилийн хүүхдүүд те сурагч хийдэг нэг юм labelтэй те ийм бидний үед ийм category окей сурагч. Төгссний дараа явах вэ гэхэлэр бас ингээд олон хэдэн жилийн үе те 20-од насны ихэнх үеэртэл тэгэл оюутан гэдэг юм identity. За тэгээд төгсөө дуусны дараа болохоор эхний ээлжинд бол ямар нэгэн нэг сурсан мэрэгчлэн өөрөө тэр хүний identity болж өгдөг те. Би хуульч, би спортын тамирчин эсвэл би бол одоо чинь хиймч байхгүй юу? Би хиймч эсвэл би ийм тий би тарара гэдэг ийм noun ингээд ийм label болгож өгөх хэрэгтэй. Тэгээд хүн ерөнхийдөө амьдралынхаа туршид тэрийг ингэж ийм тэрний төлөө ингэж хөөцөлдөж тэрний хойноос явдаг юм шиг санагддаг. Зөв буруу хэдүүлээ одоохонд ярихгүй тэрийг таны өөр видеонд ингэж жоохон философорч ярьж болно. Гэтэ ерөнхийдөө миний өнцгөөс харахад ингэж явдаг тий. Тэгээд надад яг юу тохиолдсон бэ гэхэл би ч тэр хүмүүсийн яг та нартай адилхан тэгж identity-гаа хөөж явдаг. Би хэн блэ? Би юун дуртай блэ? Би яах гэж төрсөн блэ? Би юу яах гэж амьдраад байгаа блэ гэдэг энэ асуултуудын хариултыг ч гэсэн би олох гэж зориод явдаг. Тэг гэж амьдарч байгаа тий. Гэтэ энэ айгу өөр төрлийн сэдв болох гэдэг. Anyways. Тэнгүүт надад тохиолдсон зүйл нь миний бодлоор юу вэ гэхэлэр би бакалавр магистраа дуусчаад яасан бэ гэхэлэр нэг юм overall нэг юм амьдралаа айгу тэгэж юм question хийж хэлсэн байхгүй. Би чинь ер нь за ингээд Германы олон жил сурчлаа. Боловсролоо эзэмшээ. Ажилтаа олчлоо. Ингээд
Тэ хилтэй, мэрэгчлээ, ажилтай тэгээд ер нь чинь ингээд нэг юм оюутан нас гэдэг чинь ерөөхдөө нэг юм удаан хугацаа явдаг шээ тий. Тэгээ миний хувьд чинь болохоор ялангуяа би чинь бакалавр магистр тий доктор хийн гээд нэг юм баг 10 жилийн path өөртөө зурцсан. Тий миний ингээд identity тэрнтэй ингээд юм маш уялдаа холбоотой байсан чинь би болохоор гинт за би ерөнхийдөө доктор хийхэ боллоо. Би мастер хийгээ зогсъё. Тэгээ эхлээд би ажил хийж үзмээр байна. Эсвэл яг доктор хийхээс гадна би зүгээр 20 наснда одоо хийх зүйлсүүд зөндөө их байна. Туршиж үзэх зүйлсүүд надад зөндөө их байна гэж бодсон байхгүй. Тэгээд ингээд ерөнхийдөө ингээд нэг юм олон жилийн туршид би дагаж одоо ингээд тэрний дагуу явж исэн энэ замналаасаа гинт ингэж бранч үүсгэж салаад тэгэнгүүт нэг юм жоохон crisis орсон юм шиг байна. Тэгээ би ер нь хэн блэ? Би яах гээд байгаа лээ гэдэг энэ асуултуудыг дахиад өөрөөсөө асууж эхэлсэн. Тэгээд асуугаад байнгут миний ингэж анзаарснаар бол маш олон асуултуудын хариултууд Монгол гэдэг энэ яг миний ингээд угсаа гаралтай ингээд айгу тай хийж очиод байсан. Тэгээд тэгэнгүүт тэрнээс улбаалаад яг ингээд Монголоо санах би ер нь хэн блэ ингээд би 10 хэдэн жил ингээд Монголд амьдрахдаа яасан байсан бэлээ. Монгол байхад надад ямар мэдрэмж төрдөг бэлээ. Монгол гэдэг улс ер нь миний хувьд юу бэлээ. За тэгээд одоо өнгөрсөн тийм байсан байна. Одоо юм байгаа маань ирээдүйд энэ яг Монгол гэдэг энэ 6 үсэг миний хувьд ямар утга учиртай бэлээ гэдэг нэг юм жоохон том асуултуудын хариултыг Монголтой ингэж холбож бодоод гэмээр юм одоо бодлууд орж ирж байсан байхгүй. Тэгээ тэрнээс улбалаад яг ингээд ийм нэрээ Монголыг санах иймэрхүү мэдрэмжүүд надад илүү тодтогож гарч ирсэн болов гэж би одоо дүгнж байгаа. Яг тийм үгүй юу мэдэхгүй л юм л да. Энд чинь яг иймэрхүү зүйлс чинь нэг 2 3 жилийн дараа яг ингээд туулаад гараад ирсний дараа жоохон тодорхойлдог. Тэгэхээр харж л бай гэж. За ямарсан тийм ээ. Тэг ямарсан би яг ийм гэрээ санах гэдэг мэдрэмжийг одоо л яг айгүй ойлгодог болсон. Ингээд хүмүүс тэрний талаар ярихад бол маш тийм empathy өндөртэйгээр ойлгож нэр эн чинь ингээд айгүй ингэж ийм үгээр хэлж үзгээр баримгүй ингээд нэг юм дотор ч нэг юм буглаад тэглээд айгүй өөрийг чинь ингэж хүнд оргуулад тэгсэн мөртлөө тэр ситуацийн талаар та ингэж олигтой хийж чадаад байх зүйл эхний ээлжинд байхгүй. Тэгээд яг ингээд аль хэдийн амьдралаасаа явцсан хүнийг өгүүлэн санах юм шиг ингэж нэг юм crave хийдэг нэг айгу сонирхолтой мэдрэмж юм байлаа л дээ. Гэрээ санах гэдэг бол тэгээд тэрийг одоо айгу ойлгоод байгаа. Тэгээд яг манай дүүчин бас энд хэсэг сурахад иржсэн байхгүй. Тэгээд дүүмүүдэрээ бол тэр зүйлтэй илүү айгу ач холбогдол өгч нэрээ манай хүн гэрээ санаж байгаа болов яаж байгаа л гэл тэгж их бодож эхэлсэн. Тэгэхээр ингээд 7 жил ингээд ямар ч юм home sickness байхгүйгээр явцсан ачиг юм сонир хүн байхгүй хаа. Тэг ихэнхэд нормал хүн бол тэгэл айгу эхний хэдэн жилдээ ирээд тий удаан эсвэл Монгол явахгүй бол тэгээ санагалцдаг байдаг баг. Тэгээд би л нэлээд хойно тэр мэдрэмжийг олж авсан. Тэгэд ямарсан гадаадд сурах чинь амьдрах чинь тэрнтэй одоо саарчгүй холбоотой. За нэгдүгээр тийм байна. Хоёрдугаар болохоор миний ярьжсэн зүйл нь нөгөө нэг юм баггүй. Би ингээд багнасаа бодоод эсвэл ингээд гэр бүлт маань ямар байсан тэрийг бодонгууд ингээд миний хувьд гадаад руу гарч сурах боловсролизм шиг ер нь Монголоос явах чинь яг юм дефолт опшн нь байсан баггүй. Ингээд яг гэрээнтэйгээ яриад л эсвэл ингээд бүр яг 10 жилд байхаас ахуулаад за ер нь л гарч явна тий. Монгол ер нь бол сурахгүй гэдэг нэг юм дефолт опшн байдаг байсан. Тэгээд тэр чинь ингээд зөвхөн манай гэр бүлт ч биш ерөөхдөө одоо ингээд тухайд байдаг байсан хүрээллийнхаа ч юм уу тий. Ингээд гэр бүлүүдийн зорддог байсан зорилт эцэг эхчүүдийнх нь хүсдэг байсан хүсэлт за зөвхөн эцэг эхчүүд биш ингээд сургуулийн багш нар ч гэсэн за ингээд тэр шалгалтыг өгөөд ийшээ ингээд явна.
Тэ? Тэрийг өгөөд энд Монгол үлдэн гэдэг нэг амар ингэж тодтогдог зүйл байгаагүй. Тэнгүүт анханасаа ингээд яг юм майндсетийнхаа хувьд угаасаа л явах юм байна, гарах юм байна. Энд байхгүй юм байна. Тэгээд гадаад сурах юм байна гिचингүүт ингээд өөрөө одоо төрж өссөн нутгаасаа яваад өөр улсад сурах гэдэг чинь нэг амар спешиал зүйл байх болчихж байгаа байхгүй юу? Анханасаа тэгээд ингээд том болсон биш үү те. Тэгэнгүүт би ингээд яг бусад одоо энд байдаг герман найзууд энтертэй харьцуулах юм бол тэдний хувьд чинь яг ингээд ийм өөр улсад сурна гэдэг чинь нэлээ ийм том харайг те сурах хэрэгтэй юм уу үгүй юм уу гэл тийм байхгүй. Тэгээ надад зүгээр яг сонирхолтой санагдаж ирсэн юм нөө нэрээ default option нь энэ байх ёсгүй шүү дээ гэж бодож исэн. Яагаад вэ гэхээр би нэрээ төрсэн хэлээрээ төрсэн улсдаа их сургуульд сурч болно ч штэ. That is the default option. Тэ? Тэрнээс биш гадаад руу явж боловсрол эзэмших нь default байх ёсгүй байхгүй юу? Ууг нь бол. Тэгээд яг одоо жисэн Монгол ингээл яг байгаад байгаа. Окей, би тэрний талаар ярихаар надад яг ийм хангалттай мэдээлэл алах л та. Ямарсан тэр бас их сонирхолтой яг ингээд миний тархич нь өөрөө гадаадд сурахыг нэг айгу спешиал юм яаж чадчихийна ямар мундаг бие даасан юм бэ ч юм уу эсвэл гэрээ санаж ийн өнтер гэж нэг тэршнийг айгу энэ дээр нэг юм гэрэл тусгаад тий гадаадд сурах гэдэг зүйлсээр нэг гэрэл тусгаад эн чинь айгу спешиал зүйл шүү. Энд арай өөрөөр одоо чадвар хэрэгтэй байдаг шүү эсвэл гэрээсээ хоол байх тий сэтгэлзэн хувьд ч гэсэн ийм зүйл шаардлагатай шүү гэдгийг ингээд нэг юм realize ерөөсөө хийгээгүй байхгүй. Эн чинь миний хувьд болохоор угаасаа нормал ингээд чадаад байх юм юу байсан эсвэл нэг ямар гэрээ санагдах юу байсан энэ төр гэж боддог байсан маань болохоор угаасаа багасаа ингээд гэр бүлийн хүмүүжлийн хувьд гэсэн тэгэж угаасаа default option тэр байсан болохоор биний тарих гэсэн тэрийг айгу ингэж question хийж ингэж айгу эмзгээр хүлээж аваагүй юм байна гэж бас бодсон. За энэ хоёрын талаар би яг ярьж исэн чинь миний видео зогссон байсан байхгүй юу? Микрофон ажиллахаа болцсон байсан. За гадаадд сурах дээр өөр юуны талаар ярих үйл юм. 8 жил ингээд гадаадд байцгаар Монгол одоо ингээд энд олон жил байжгаад Монгол явахаар ямар санагддаг вэ талаар ярилцъя заяа. Герман чинь ерөнхийдөө нэлийн хөгшин улс дээ дундаж наслт нь бараг 40 мөч рүү төгч гин үү? Let me check. Монголын дундаж нас чинь бараг 20 хэд мэдээдгүү. Арай 30 хүрэхгүй хаа. Оо вау. Германы дундаж наслт нь 44.9 гинэ. Тэгээд эмэгтэй хүний болохоор Германы эмэгтэйн дундаж нас нь болохоор 46.2, эрэгтэй нь болохоор 43.5 буюу эрэгтэй нарай залуухан юм байна. Амьд байгаа хүмүүсээс шүү дээ. Does that make sense? Биш утгагүй юм шиг л. За тэгсэн чинь Монгол болохоор би яг насны ялгааны талаар ярих гэдэг байхгүй. Монголд болохоор 27-оос 28. Тэгэхээр бараг 20 насны зүрх байгаа байхгүй. That is crazy, right? Яагаад энэ талаар ярих гэдэг вэ гэхээр надад яг ингээд Монголд очиод анзаарчихсан хамгийн том зүйл нь тэрсэн. Энд чинь ерөөхдөө яхаа би ер нь бол одоо миний hang out хийж байгаа уулзж байгаа хүмүүс бол миний насны хүмүүс ааш тий. Тэгтээ мэдрэгддэг байхгүй яг нэг юм spirit гэдэг шүү тий. Ингээд яг хотын ч юм уу улсын хан ерөнхий spirit арай хөвшин. Монголд очингууд арай залуу. Тэгээд тэр нь надад бүр үнэхээр гоо санагдчихсэн. Эсвэл яг ингээд Монголын амьдрал хитрхи юм adventure хтэй заяа.
Миний хамгийн бүр ярих дуртай story би чинь өнгөрсөн 100 Монгол явсан. Тэгээд үнэхээр dramatic гэсэн заяа. Айгүй их зүйлс болсон. Айгүй их юм сонирхолтой ингээд чи нэг юм хаяа би яг Монгол болсон зүйлсүүдээ ингээд бодонгууд яг how the heck like what happened гэж ингээд юм эм мэдгүй яг юм яа бүр амиг speechless болгож ш. Монгол болсон зүйлсүүдийг бодонгууд вау биний баг ингээд Германд амьдралын минь 7 жилийн туршид ийм их ийм сонин болоог байхад чинь би нэг Монголд 2 сар байгаа л ямар их зүйл тохиолдов гэж бодож байгаа хгүй яг нэг талаараа тэр нь бүр ингээд сонирхолтой бөгөөд ийм гоё. Хүн чинь ерөөдөө жоохон бас адал явдал дуртай шүү дээ. Тэгээд тэрнээсээ ингэж ийм янз бүрийн гормон, допамин энтрээ ялгаруулж тэгжиж амьд байгаагаа мэдэрдэг. Тэгээ мэдээж угаасаа ингээд хүн болгол мэддэг. Тэ хөгшин Европ эсвэл Герман ялангуяа ингээд жоохон одоо дүрм журм хитэ болдог зүйл болохгүй зүйл гэл ингээд яг ингээд заацсан. Герман хүмүүс ч гэсэн тэр юм хайсаа ингээд дагаад явдаг. Тэгээ тэрийгээ дагаад мэдээж ингээд за дээр нэмээд одоо хөвчлөлтэй тэ мөнгөтэй улсын хувьд бол ингээд ийм survival төвшний асуудлуудаа шийдсэн. Тэрийгээ дагаад нэг ийм сонирхолтой нийттэй юм шиг юм асуудлууд ерөнхийдөө гарч ирэх нь бага. Тэгээд юм жоохон first world problem-ууд надад жоохон ядаргаатай санагддаг. Гэтэ тэр яхаа бас өөр фичлэгээр тэрийг ярьцгаая. Зүгээр ингээд Монголд чинь ингээд нэг юм хүний basic хэрэгцээ гэж байдаг шүү дээ. Ингээд яг орчин тойрон нь эрүүл байх, эрүүл хоол хүнс хэрэглэх тий эсвэл яг ингээд цэвэр агаар, цэвэр ус гэл ийм зүгээр л хүн амьд байх оршин тогтноход хэрэгтэй одоо тиймэрхүү хэрэгцээнүүд нь Монголд заримдаа ингэж хангагдаагүй улмаас үүсдэг асуудлууд нь маш сонирхолтой. Тэгээ тэр нь яг нэг талаараа ингээд нэг юм Монгол хүмүүс маань нөгөө тасан цогцоод амьдардаг. Нөгөө талаараа тэгэл яг тэрэндээ стресстэй л тэгсэн мөртлөө ингээд амьдрал яваад байдаг тий. Тэгээ тэр аспектууд нь надад аягүй сонирхолтой. Яг одоо төгжрэл заяа. 100 ч нөгөө нь л төгжрэл гайгүй шүү дээ. Тэсэн чинь би яг ингээд Герман руу Монголд 2 сар байчаад Герман руу ингээд явдаг өглөө нь бид нар чинь гэрээсээ 5 өнгөрөө гарч байгаа хгүй юу? Онгоц маа нэг 8 хэдээс ч үлээ ямарсан нилээн ингэж цагийн буфертэй явж байгаа мөртлөө ингээд ярамгийн гүүрний тэр хаяг очоод таг гацсан заяо. Гэтэ тэр чинь ажлын өдөр байсан, амралтын өдөрч биш. Уг нь бол одоо хичээл сургууль амарсан ажлын өдөр байгаа хгүй юу? Зам хов хоосон байх хэвээр. Гэтэл яасан бэ гэхлээр ингээд ярамгийн гүүр даваал ингээд гацсан. Тэгээд наашаачгүй цаашаачгүй бараг нэг 25 минут зогслоо. Тэгээд манай хамаатны ах ингээд одоо ярамгийн нэлийн цаана хэсэгт нь амьдардаг байхгүй ингээд буян тухай биш нэг юм шинээр баригдсан спорт ордон байж шээ тий тэрний яриа наахан хэсэгт тэг манай ах руу залхаад наа чин төгжрөл ингээд тэр үртэл байна уу хэлээд ихтэй гэдгсэн чинь аагүй тэр хэсгээр нь хов хоосон байна гэж аахгүй тэгэнгүүт яг ингээд төгжрөл болоод байгаа шалтгаан нь болохоор ингээд ярамгийн гүүрээр яваад ярамгийн замаар явж байгаа нэг юм эргэдэг хэсэг байдаг юм байна тэр чинь нэг төрийн нэг ордон засгийн газрын ордон биш ээ нэг төрийн нэг байгууллагын байшин байгаа тийшээ орохын тулд ингэж эргэдэг хэсэг байгаа тэр эргэдэг хэсэг дээр одоо ярамгийн зам хідэн игнэтэй 4 мөр игнэтэй 4 игнээ дөрүүлээ ингэж ирэх гээд хамт зогсчин гэсэн үг. Тэгэнгүүт тэрэн дээр ийм амар ийм хиймэл төгжрөл үүсээд бүгдээрээ ирэх гэж ингэж удаад эргэж чадахгүй басаар ингээ хоёр талтаа гацаад тэнгүүт яг тэр эргэдэг хэсгээс цаашаа зам хов хоосон тэгээд тэрэн дээр гацаад ингээд зам ингээд тэрнээс цааш ингээд амар төгжрэлтэй гацчих жоохгүй. Тэгэл онгоцноос хоцрох бол
боллоо өдөр шин ингээд явчихдаггүй бол тэгэл явчихдаггүй шүү тий. Тэгэл манай аав шууд за чи зүгээр чимдамаа аваад гүү. Одоо тэр уул зүрийн хэсэг өсөл гүүрж байгаа хгүй. Тэгээд тэндээсээ нэг такси болоод тэгээд юу руу яв гэд нисэх рүү яваад шинэ хэсэг чинь Чингис хааны нисэх бодол руу яв гэд. Тэгээ би ээжтэй аавтай ингээ гурал явчихсан байхгүй. Тэгээд ээж машина барьж үлдээд аав миний том чимдамыг аваад ёо so funny. Тэгээ би өөрөө жижиг чимдамыг аваад тэгээд аав битээр ингээ гүүж байгаа байхгүй. Тэр чинь баг 2 км гарсан газар заяа. Тэр ямгийн гүүрний яг ихэнх хэсгээс тэр эргэдэг хэсэг хүртэл 2 км-ээс 1.5 ч юм уу. Ямарсан гүүгэлсэн. Тэгэл тэр чинь онгоцоос хоцрох гол тэгэл амар стресстэй гэсэн мөрчлөө амар ironic санагдаж байгаа гоё. Юу болоод байна? What is happening? Тэр нэг юм инээ төрмээрч юм шиг, уур хөрмээрч юм шиг айгуу сонирн мэдрэмж. Яг тухайн үед бол би зөвөр уурал ирчихсэн. Яг юу болоод байгаа юм би яг бүр ингэжсэн байхгүй. Тэгэл тэр нөгөө нэг уулзар хүртэл аав битэр гүүгэл аим хөс гараал гүүгэл тэрнээсээ такси бариад тэгээд такси барьчаад нэг автобусны буудлын нэг эргээд нэг автобусны буудлууд юм лээ. Тэр хүртэл яваа тэгээд тэр хавьд манай эмээ өвөө бас хоёр амьдэрдэг байхгүй. Тэгээ эмээ өвөө хоёр машина газ гаргаад иргээд эмээ өвөөгийн машиныг автобусны буудлын руу авчруулад тэгээд аав эмээ өвөөгийн машиныг аваад явчихын. Тэгсэн чинь тэнд бас нэг юм айгүй нийтдээ нисхийн дөрөв тавцтай нэг ихчээсэн байхгүй. Тэг хамт явчихъя гэд такси олдохгүй байна, автобус ирэхгүй байна гэд уус автобус нь гацсан чинь. Тэгээд амар инээдтэй тэр ихчийг аваад бид гурав хөдөлж байгаа байхгүй юу. Тэгээд бас хамгийн инээдтэй заяа. Яа. Тэр ихч шин нөгөө нэг би ингээ онгоцроос хоцрох гол айгүй ингээ стресс явж байгаа шүү тийм. Тэдсэн чинь нөгөө ихч битээрт баярлаа гэд тэгээд ингээд уцаар ирж байгаа хгүй юм яатын хүн рүү ачааныхаа тэр хэсгийг одоо түр онгорхой байлгаж байгаарай. Би нэг охинтой ингээд таксигаар явж байна. Автын хамт явж байна. Тэгээд амар төгжрэлтэй ингээд удчихлаа. Тэгээд түр онгорхой байлгаж байгаарай гэд. Тэгээд тэр ихч миний ингээд нөгөө нэг ачааг хийдэг хэсэг дээр нэг хүнийг таньдаг хүнээрээ гэсэн үг шүү тий. Хилүүлээд онгорхой байлгаад тэгээд би тэд чинь ингээд явсан байдаг байхгүй юу. Тэгэл айгүй нийтдээ ингээд яг босон процесс нь айгүй сонирхолтой байсан ингээд вау би Германд исэн бол хэзээ тийм зүйл болохгүй шүү тий. Тэгснээ ингээд явж тэр автобусны буудлын дээр бас яг Мятын тэр их шишээ таардаг нь бас сонирхолтой байхгүй юу. Тэгсэн чинь тэр ихч зүгээр айгүй randomly явж исэн миний онгоцноос хоцрох байсныг ингээд одоо хамгаалж болиулж өгсөн байхгүй юу. That is crazy. Би тэгээд одоо ингэ бодонгууд нэг юм вау ямар нийттэй юм бэ. Тэгсэн мөртлөө бас ингээд өрөвдөлтэй ч юм шиг ёо. Гэж боддог. Тиймэрхүү зүйлсүүдийг бодонгууд ингээд нэг Монголд вау нэрэл хүн бүр ингээд амьд гэдгээ мэдэрдэг бах та тий ингээд бараг өглөө гараал асуудалтай тулгарна. Өглөө гэрээс гараад гадуур явж байгаад асуудлуудтай тулгараад гэртээ орж ирээд асуудлуудтай тулгарна тий тогн тасарсан ч юм уу усан тасарсан ч юм уу тэгэл тэрийг яаж solve хийх үү гэл толгойг ажилуулаад тэр нь яг би одоо ингэж айгу тий хүчлээгээр ингэж romanticize хийж ярьж байгаа ч гэсэн яг би ингэж дотор нь ороод амьдрал нэрээ ёо гэж бодход л та. Тэгээд тийм зүйл болж исэн. Тэгээ яг тий Монголд маш юм adventure ихтэй амьдардаг. Тэгээ залуучууд аяг ихтэй. Тэгээ би чинь хэсэг очоод байж хатаа бас юм гүүж мүгээд гүйлтийн клуб өндрийн хүмүүсийн хамт гүүж мүгээд ирчихсэн. Айгуу гой санагдчихсан. Яг ингээд залуучуудтайгаа хамт байх айгуу гоё юм байна. Тэр хүмүүсийн spirit, тэр хүмүүсийн ингээд яг ярьж байгаа зүйлс нь ингээд хамтдаа бас спорт хийж байгаа болохоор community нь өөрөө бас айгуу эрүүл гоё community байсан байх гэж бодож байна. Тэгээд яг ингээд хамтдаа ингээд үүсгий, бүтээе, байгуулъя гэсэн ийм гой залуучууд байсан болохоор тэр нь бас надад айгүй гой санагдчихсан. Тэгээ Германд яг нэг жоохон негатив point болгож окей. Би ингээд яг зарим зүйлсийг жоохон болгоомжтой хэлэх гээд байдаг. Герман яг тийм ингээд ийм амьдрал нэгэн хэвийн нэрээ гой болоод идэг хөхгүй. Одоо ингээд л яг ажилтай болцсон байхад бол
Нэг санаа зовоод байх юм байхгүй шүү дээ. Тэгээ эрүүл мэндийн даатгал чинь угаасаа тэгэл цалингаас ч хасагдаад тэгээд яг бүх эрүүл мэндийн үйлчилгээг өнгөө авчна. Яхаа нэлийн удаан хүлээж мүлээдэг тэрэгтэй жоохон юм детейлний яриа болчих гээд энэ тэрийг дараа ярьцгаая. Зүгээр ингээд амьдрал ингээд урсгалаараа явахад айгүй амар зүйл. Одоо ерөөдөө өндөр хөгжсөн оронд амьдрахын нэг давуу тал нь тийм. Тэгээд яг нөгөө талаараа тэгтээ ингээл юм Мюнхен бол хээрэн гоё хатахгүй. Зөндөө олон парктай. Тэгэл айгүй ойрхон нэг цаг гар явал Альпийн нуруунуудтай гоё одоо ууланд авирчин спорт энэ төр хийх одоо байгууламжууд маш ихтэй тий. Зүгээр ингээд гадаа зүгээр салхилаад алхаж ч гэсэн би эндээс нэг 10 минут алхаад айгүй том парк байгаа. Хоёлаа сэлэх, дугуйнах, спорт хийх, гольф, теннис юу гэдэг боломж нь бүр үнэхээр ингэж сайн. Тэгээд нөгөө талаараа тэгтээ ингэж юм яг нэг хэвийн амьдрал жоохон уйтгартай болох гэдэг. Амар амгалан тэгтээ уйтгартай. Монголд болохоор яг ингээд энд байгаа бүх зүйлсүүд байхгүй боловч нэг юм одоо ингээд би бүр нэг бичлэг хийх гэж ямар олоодаа фейлд шинэ. Миний микрофоны цэнийг дахиад дуусчлаа. Би сая өмнөхдөр яг хайлтсан эхэлжээ тэгээд буцаад бичээд эхэлсэн байхгүй юу. Тэгвэл ингээд хитрхээ удчихаар бүр ингээд тийм флоу алдаад хамаг ингээд айгу халтсан байсан чинь тэр маань байхгүй болчих гээд байсан учраас тэгсэн чинь дахиад дуусчлаа. Anyways, энийгээ ер нь одоо ингээд дуусгая гэж бодчихин. Зүгээр яг жоохон closing хий гэж бодлоо. Тэг миний closing юу вэ гэхлээр би одоо хүртэл яг сайн мэдгүй л юм л та яг хаана биелүү жаргалтай байсан юм бол тэгээд яг би яг энийг эсвэл ингэж тунгаан бодож байгаа шатандаа явж байгаа. Ер нь хаана амьдрах уу, ирээдүг хаана төсөөлж чинь энэ тэг зүгээр яг дахиад зөндөө олон ингэж ярих аспектууд байна л та. Тэгтээ тэрийг яг ингэж одоо ярих гэсэн чинь бүр ингэж юм флоус гарчлаа. Дараагийн бичлэг дээрээ тэрийг илүү дэлгэрэнгүй ярьцгаая. Гэтэ ямарсан надтай адилхан ингэж мэдрэмж авч байгаа зөндөө олон гадаадад амьдарч байгаа монголчууд мань байдаг байх эсвэл тэгэл яг энэ бичлэгийг үзээд гадаад руу гарч амьдрий даа гэж болсон залуучууд маань ч гэсэн үзээд жоохон юм бодож ойлгох, тунгаах байх гэж найдаж байна. Тэг ямарсан тийм 2 сарын хугацаанд Монголд өнгөрөөсөн тэр хугацаа бол маш адал явдалтай байсан. Тэр зөвхөн ингээд нэг бас явлаа шүү дээ. Надад дахиад ярихсан бол сторинууд байна. Юм факт ап мөртлөө дараа бодонгууд амар funny. Тэгээд like only Mongolia experience удаага байхгүй юу? Тэг би одоос Монголын амар санджийн дараа 100 Монгол явъя гэж бодож байна. Тэгээд дараагийн дахиад магадгүй дараагийн бичлэг дээр би жоох илүү төлөвлөгөөтэй за энэ пунктуудыг бүгдийг энэ поинтуудыг бүгдийг ярина гэж жоохон төлөвлөгөө гаргаж байгаа. Тэгээд нэг нэгээр ингээд яриа тавья гэж бодож байна. Тэгээд надад хэлэх юм байгаа болов уу? Тий. Яг энэ удаагийн бичлэг угаасаа би жоохон юм free flowing тэгэл яг дотор толгойд маань юу орж ирсэн тэр гаяраа тавья гэж бодсон болохоор яг тэрэн шиг л бичлэг боллоо. Тэгээ дараагийн бичлэг дээр илүү яг маадгүй яг гадаадад сурах за сурсны дараа амьдрах, ажил олох, за тэгчээд дараа нь буцаад яг энэ тойрог ингээд нэг буцаад ер нь бол би ингээд нэг юм бөөрийнхий нэг зам би ингээд өөртөө онгойлгож байгаа шүү тийм Монголоос гараад явангуудаа заа ингээд очоод сураад өөрийнхөө хүрээллийг бий болгоод тэр устдаа тасан зохицоод ингээд боловсролоо эзэмшээд ажиллаад тэнгүүтээ одоо би буцаад нэрээ Монгол руу буцах нэр ямар үлээ гэдгийг бодож эхлэнгүүт нэг юм бүтэн юм тойргоо ингээд хааж байгаа юм шиг надад санагдчихж байгаа. Тэгээд тэрний талаар гэсэн дараа дахиад жоон дэлгэрэнгүй ярьж болно. Ярих маш их олон сэдвүүд байна да гэж.
Um, okay, that was it for today. Тэгээд бичлэгийг маань үзсэн баярлалаа. Дараагийн бичлэгээрээ дахиад олон нэг яг гадаадад амьдрах тэгээд гадаадад олон жил байж байгаад Монгол руу явангуут тийм reverse culture shock энэ талаар зөнд болон funny зүйлсүүд бас ярьж өгнө. Тэгээд бай өдрийг сайн өнгөрүүлээрэй.